Угсаатан үндэстэн гэсэн ойлголт нь заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэж ирсэн бөгөөд угсаатан нь үндэстнээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлдэг. Угсаатан гэдэг нь түүх соёл, амьдрал, ахуйн хувьд бие биетэйгээ ойр нэгэн угсаа гаралтай хүмүүсийг хэлнэ. Угсаатны хамгийн бага нэгж нь овог, хоёр дахь нэгж нь ястан юм. Овог гэдэг нь гарал үүсэл, хэл яриа, зан заншил, аж байдлын нийтлэг шинжтэй цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм. Ястан нь нийтлэг аялга, зан заншил, сэтгэл зүй, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдэл юм. Үндэсний соёл нь тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зам байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын нэгдлийг илэрхийлдэг. Үндэсний соёлыг зөнхлөгч соёл, дэд соёл хэмээн ангилж болно. Зөнхлөгч соёл нь тухайн нийгмийн гишүүдийн дийлэнхт нь зөнхөлж буй амьдрах зан үйл, үйлдэлийн загварыг тодорхойлогч соёл юм. Дэд соёл нь зөнхлөгч соёлоос бага зэргийн ялгаатай боловч түүнтэй нийцж байдаг соёл юм аа.